комент хийсэн. Хүн болгон бизнес хий гэж. Хүн болгон бизнес хийгээд эхэлвэл юу болох вэ? Яг энэ асуултыг тавьсан юмсан тэр ах. Хүн болгон бизнес хийгээд эхэлвэл юу болох юм бэ? За тэрэн дээр юу гэж хэлэх вэ? Хүн болгон бизнес хийгээд эхлэхэд юу болно гэж бодож байна? Айгүй нэттэй юм. Өөрөө өөрсдийнхөө ур чадварыг одоо худалдаж эхлэж солилцоонд орно үстэй. Тий. Лөөсөр нь ингэж байхгүй. Та нар тэгээд санаа зовж хүн болгон бизнес хийгээд эхэлчихвэл яана гэж айдгүй. Үгүй. Бодгүй үстэй тий. Тэр талаар бодож байгаагүй тий. Тэгэхээр зарим хүмүүс яг тэр нэг өөртөө хэлдэг тайлбар шатгийнх нэг нь багхгүй юу? Хүн болгон бизнес хийгээд ихэдүүд юу болох юм чи одоо баар Монгол улс бүгдээрээ бизнесийн дотор юу ажил. Яг цагаат удаад бүгдээрээ бид нар бизнес дотор амьдарч байгаа байхгүй юу? Дэлгүүрлээ очиод бид нар талх худалдаж авах хэрэгтэй бол бид нар тэр бизнесийн хүссэн үсээгүй тэр бизнесийн машин дотор орчсон л явж байгаа байхгүй юу? Тэ хүн болгон бизнес хийх ёстой уг нь хүн болгон өөрийгөө үнэлж өөрийнхөө хийж чаддаг ямыг мөнгөөр солилцож авах хэрэгтэй байхгүй юу? Бид нар ажил хийж байгаа ч гэсэн бид нар өөрсдийгөө борлуулж байгаа байхгүй бизнесийн тэр машин дотор ажил хийнэ гэдэг чинь ямар нэгэн бизнест ажиллаж л байгаа шүү дээ. Тэр хүн болгон тэртээ бизнес хийж байгаа байхгүй юу? Тэ ажил хийхгүй гэртээ өвчж байгаа бол бас ялгаагүй хоол идэх хэрэгтэй бол яахарахгүй хүссэн үсээгүй бизнес дотор явж байгаа байхгүй юу? Орон дээр унтчихж байгаа бол тэр орон чинь үйлдвэрсэн компани бас л нэг бизнес шүү дээ, тэ? Тэр орон чинь одоо миний жишээ ихтэй доллар төрүүлчих юм шүү дээ. Тий, яг зөв байгааз. Тэгэхээр эмнэлэгч гэсэн бас нэг бизнес л ахгүй юу? Бид нар хүссэн үсээгүй тэрнээс хүн болгон бизнес хийхгүй байх ёстой юм биш. Хүн болгон яг үүндээ хүссэн үсээгүй бизнес авах, бизнесийн орчин дотор амьдардаг байхгүй юу бид нар? Тэ? Тэр орын чинь хин нэгэн хүн хийгээгүй бол худалдаж авах хүн байхгүй бол тэ? Энэ эмнэлэг аваач чинь орыг тавиагүй бол амар жаргал энэ дээр хэвтэхгүй л байсан байхгүй юу? Тийм үстэй тэ? Тэр эмч хурж ирээд ажил хийгээгүй бол амар жаргалыг өнөөдөр сайхан эрүүл чирэг юу гэдэг юм те өөр хөвгтэй төрүүлэх орчин нөхцөл бүрдэхгүй л байх юм байна. Энэ чинь бүгдээрээ бизнес шүү дээ те. Тийм болохоор бид нар тэр талаас нь юусаа хаардаггүй хүн болгоны төлөө санаа зовоод байгаа юм шиг сони юм яриад байдаг. Тэ? Тийм бод. Тэгэхээр хүн болгоны төлөө би санаа зовоод хэрэггүй би өөрийнхөө бизнесийг би өөрийгөө бизнес хийхийг хүсэж байгаа эсгээ мэдхэд л хангалттай байхгүй юу? Тэ? Би бизнес хийхийг хүсээд би өөрөө энэ юмны нэг хэсэг байхгүй. Бидний гадна талд яваад идэг юм биш. Бизнес бол бидний хаа сайгүй явж байгаа бид нар тэртээ дөрөв мөнгөө төлөөд явж байгаа. А бид нар харин өөрсдийнхөө мөнгийг олшуулж авах эрх бас бид нарт байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар тоглоомд оролцохгүй байлаа гэж тоглохгүй гэсэн үг биш. Бид нар тоглодог дургу тоглодог байхгүй юу? Хожигдох гэж тоглодог байхгүй юу? Тийм байгааз зүгээр тэрийг юу яагаад явна гэвэл бид нар өөрсдөө мөнгө хуримтлуулж авахгүйгээр зүгээр хэрэглээд явна гэх юм бол би мөнгөөр олсон мөнгөө төлөөд авахгүй юу? Бидний олж байгаа мөнгө айгүй бага. Бизнесээр олж байгаа мөнгө ч хамаагүй өндөр байхгүй юу? Зөв. За та нар бүгднийг бизнес хийхгүй болохгүй болгож байгаа шүү. Тийм бац. Тийм. За хүн болгон бизнес хийгээд эхлүүл юу болох юм бэ гэдэг дээр бас хэн ажил хийх юм бэ гэсэн санаа бас гарч ирээд байгаа байхгүй юу? Тэрийг нэг тайлбарлачих. Бид нар бүгдээрээ л ажил хийж байгаа шүү дээ. Бизнес ажил шүү дээ. Тэ? Тэр өөрсдийнхөө ур чадварыг л худалдах байхгүй, солилцоонд оруулж. Яг зөв. Яг зөв тийм байгаад. Тэгэхээр бизнес бол нэгэн төрлийн миний сонгосон, миний хийх дуртай ажил байхгүй юу? Бизнес хийхээр ажил хийдэггүй хүн байхгүй гэсэн үг биш шүү дээ. Харин ч жинхэнэ юм хийхдээ дуртай юмаа хийж байгаа яаж хийх үү гэдэг аргаа илүү хүчтэй сонгож байгаа байхгүй удирдах сонгож байгаа байхгүй удирдуулж биш. А бизнес дотор ажил хийж байгаа хүмүүс яадаг вэ гэхээр хүний хийгсэн юмыг хийдэг тэр хэсгийг нь өөрөөсөө хийх хэрэггүй илүү дуурах хэрэггүй жоохон нүг дуурангууд бацар юу гэлээ тэ дарга цэргийн маргаан болоод тэгэл бид нар юу яадаг байхгүй. Тэгэхээр тэр бол яахаар цагаат болоод бид нар яг хүн бид нарт зарим төрлийн хүмүүс хүнээс нөгөө би ч гэсэн бас хүний удирдлагын дотор ажиллахаас аюу дургу. Надаас одоо юу гэдэг ур чадвар мэдлэг муутай баг юу хийж байгаагаа баг ойлгохгүй байгаа нь надад тушаад буулгахад би бас жоохон дургу байдаг байхгүй юу. Тэгэхээр хүн болгон бид нар өөрсдөө амьдралаа удирдах хэрэгтэй тий утга учиртай ч юм уу миний эрх ашигт нийцүүлээд хэлж байгаа удирдагч аюу ховор байдаг шүү дээ тий. Бүх дарга нар миний төлөө санаа зовдөг бол бодлоо биш байхгүй юу. Тэ ямар ч бизнес яхад олон бизнесүүд дээр би зөндөө олон бизнесүүд дээр ажиллаж чижсэн, ажиллаж чижсэн зөндөө олон бизнесүүдийг одоо хөгжүүлэх гэдэг юм уу те санааг нь
сонгоход нь тусалж байсан, тий хамтарч байсан. Тэгээ ингээ харж байгаа би ер нь бол хүмүүсийн удирдлагын дотор ажиллах би дургуй хөдөлгөөний хүн баггүй. Тэгэхээр би өөрөө дуртай сонгосон юмаа хийхийг хүсдэг. Тэг юу хийх дуртайгаа мэддэг. А дуртай юмаа хийж байгаа төрөлд ажиллаа хийдэг. Ажиллаа би аюу дуртай сайн хийж амьдрахыг хүсдэг хүн баггүй. Тэгэхээр би ажил хийдэггүй гэсэн үг биш шүү дээ, тий. Таа ч гэсэн ялгаагүй одоо Батцүрэн ч гэсэн ялгаагүй ажил хийж чадна. Ямар Батцүрэн нэг ажил жуулчны нэг компанид ороод ажлууд яасан гэсэн санд ирсэн гэсэн шүү дээ, тий. Батцүрэн бол дуртай ажилдаа авахыг хүснэ. Яагаад гэвэл Батцүрэн аягүй бүтээлч байхгүй юу? Тий. Яг аялал ямар юм хийх үү, яах вэ гэдэг аргаа мэддэг юмаа хийсэн шиг хийж чаддаг учраас ажилд авахын тулд Батцүрэн ажилдаа аваад бизнесээ өсгөхийг хүсэж байгаа аялал жуулчны компани байгаа. А хамгийн гол нь Батцүрэнгийн хүсэж байгаа сонгосон ажил бол биш байхгүй, өөрийнх нь бизнес чухал байхгүй юу? Зөв Батцүрэ? Өөрийнх нь зөв тий? Тэгэхээр бид нар өөрсдөө сонгосон ажлаа хийж байгаа тий? Ажил хийхгүй хийж байгаа хийхдээ бид нар дуртай ажлаа яаж хийх үү гэдэг арга барилаа өөрсдөө удирдах хийж байгаа байхгүй. Тэргүүр аягүй давуу. Өөрсдөө үгээд тогтоож тий. Яг зөв. Хідэн төгрөг авахын, хідэн төгрөгийн ашиг орлоготой байх, яаж зохицуулах вэ гэдэг бид нар өөрсдөө харж төлөвлөж хийж байгаа байхгүй. Тэргүүр илүү хүчтэй байхгүй юу?